Оросын холбооны зөвлөлийн урилгаар их хурлын дэд дарга тус улсад албан айлчлал хийжээ. Оросын холбооны улсын одоогийн ерөнхийлөгч Владимир Путин ерөнхий сайд байхдаа Монгол улсын ерөнхий сайдаас Сүв Батболдтой Монгол Росцевтментийн төлбөрийн их хөрийг шийдсэн уламжлалт зарчмын дагуу шийдвэрлэхээр харилцан тохиролцсон байдаг. За энэ дагуу Оросын холбооны улсад төлөх их хөрийн 97.8%-ийг чөлөөлж үлдсэн 2.2% буюу 3.8 сая долларыг Монголын тал 30 хоногийн дотор хойд хөршид эргүүлэн төлөх үүрэг хүлээх үүрэгтэйгээр харилцсан талуу тохирчээ. Өнөөдөр 1-р сарын 27-ны өдөр монголчууд бид бүхний хувьд бас түүхэн нэг онцлогтой ийм өдөр болж байна. Өнөөдрийн төрийн зөвлөлийн нэгдсэн хуралдаанаар Монгол Росцевтмент нэгдлийн Оросын холбооны улсаас авсан 174.8 сая Америк доллартай тэнцэх хэмжээний өрийн асуудлыг шийдвэрлэж байгаа ийм хуралдаан боллоо. Энэ хуралдаанд Монгол Ардын намын төлөөлөгчид бид бүхнийг оролцуулж санал хураахад бид бас энэ хурлын нэгдсэн танхимд хамт байлаа. Ингээд төрийн думаар хэлцэж өнөөдөр төрийн зөвлөлийн хуралдаанаар үндсэнд нь эцэслэж 97% нь бол өрийг чөлөөлөж за 2 гаруй хувийг нь бол Монголын талаас ойрын хугацааны дотор төлбөр хийхээр ийм шийдвэр гарч байна. Ингэснээр бол монголчууд бид бүхэн их хөр гэж яригддаг байсан. Энэ их хөрийг бүрэн дүрэн төлбөр хийж тооцоо хийж дуусж байгаа ийм үйл ажиллагаа болж байна. Хэрэг үлдсэн 2.2%-ийг Монгол улс товлсон хугацаанд төлж барагдуулвал их хөр бүр мөсөн тэглэгдэн гэж албаныхан мэдээлэл өгч байна. За тус асуудлыг Оросын холбооны улсын төрийн думаар анхны хилцүүлгийг нь хийхэд гишүүдийнх нь олонх дэмжсэн. За Монгол улсын төлөөлөгчдийн айлчлалын хүрээнд их хурлын дэд дарга Мегомбын энх болтыг Оросын холбооны улсын холбооны зөвлөлийн дарга Матвиенко, за холбооны зөвлөлийн дэд дарга Умаханов, за болон гадаад иргэн дэд сайд Владимирович болон бусад албаны хүмүүс хүлээн авч уулзжээ. За энэ үеэр Оросын холбооны улсын холбооны зөвлөлийн дарга хатагтай Матвиенко Монгол Оросын харилцаа хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд үзүүлсэн хувь нэмрийг нь үнэлж холбооны зөвлөлийн хүндэт медалаар их хурлын дэд даргын төлөвлөлийг шалгажээ.